Хүний хөгжил хөгжлийн явцад эд зүйлс болон багаж хэрэгсэл ашиглах, хэл яриа аваагаар ойлголцох чадвар гэх мэт олон зүйлс сурах мэт хөгжихийн хэрээр үр дүнд нь тарих маш хурдцлаа хөгжиж ирсэн юм. Хүний толгой биетэй харьцуулбал хамгийн хүнд чинтэй эрхтэнд тооцогддог. Энэхүү хүнд чинтэй толгойг хүний бие авч явахын тулд нуруу, мөрийг чихлэх тохиолдол их бий. Одоо харин энэхүү хүнд чинтэй эрхтэн болох толгойг тулж байдаг хүзүүний дээд нугалмууд байрлалаас хазаах далих үед энэ нь биеийн бусад яс үе тулгуур бүтцэд ямар нөлөө үзүүлэхийг авч үзье. Толгой нь нугасны хамгийн дээд үе болох аман хүзүүн дээр байрладаг. Хүн ихээс төрөх үе нь аман хүзүү зөв байрлалаас хазаах хамгийн ихний шалтгаан болдог. Хүн ихээс төрөх үедээ гадны хүчин зүйлийн нөлөөлөлтөй буюу толгойноос татуулж төрдөг. Америк эрдэмтдийн судалгаагаар нийт төрж буй хүүхдүүдийн 78% нь төрөлтөөс үүдсэн аман хүзүү далилд үүсдэг гэж үзсэн байдаг байна. Мэдээж амьдралын явцад ч бусад хүчин зүйлээс шалтгаалсан гэмтэл хазаалт үүсэх боломжтой юм. Хүн төрснөөс эхлээд хөлд орох хүртэл арга ясны ерөнхий суурь бүтэц бүрэлдэж эхэлдэг ба үүнд ойролцоогоор 1 жил зарцуулагддаг. Арга ясны бүтэц үүсэл хөгжлөнг ажиглахад эхлээд хүзүүн тогтвортой болох хүртэл 1 жил шаарддаг бөгөөд үүний дараа аль хэдийн гэмтэл авсан аман хүзүү айжмаар далиж эхэлдэг. Энэ бүхний дараа хүүхэд мөлхөж, зогсож, улмаар бүслэхий бэхжиж, гарын булчин хөгжиж, эцэст нь хүн алхах чадвартай болдог. Энэ үед аман хүзүүний байрлал нь хүний ирээдүйн биеийн хэлбэрийг тодорхойлох гол суурь болдог. Хэрв аман хүзүү буруу байрлалд хэдийнэ орсон бол дээр нь байрлах толгой төвөөс хазаана. Үгэнийг засахын тулд би өөрийгөө тэнцвэржүүлэх буюу нөхөн сэргээх үйлдэл хийж нуруу доороосоо мөрийг чихлэнэ. Энэ нь яг л саваа модон дээр тавг эргүүлэн тогтоох үзүүлбэр үзүүлж буй циркийн хүн тогтоож буй тавг нь хазаасан тохиолдолд тавгаа унахахгүй тулд доороос нь тэнцвэржүүлж буйтай ижил зүйл юм. Энэ нь нэг ёсондоо дээд хэсгийн хазаалтыг доороос нь тэнцвэржүүлнэ гэсэн нэгэн санаа утга юм аа. Ийхүү аман хүзүү буруу байралд орсноор биеийн хэлбэр алдагдаж, ясны бүтэц өөрчлөгдөн, гажууд л улам лавширсаар л байдаг. Нярай болон залуу наснд бидний яс, үе мөч харьцангуй уян гатан байдаг ба үений нугалам хоорондын жирэгвч буюу усны хоолой мэт хэлбэртэй хавтангууд их хэмжээний чийг агуулдаг тул биеийн хөдөлгөөн чөлөөтэй байж хэр баргийн зовөр өвдөлтийг мэдэрдэггүй. Гэвч энэ мэт биеийн хазаасан байралтай 20-30 жил амьдрахад далилтаас үүдэлтэй булчингууд суларч уян хатан байдал айжмаар алдагдж эхэлдэг. Мөн энэ үед төсөөллөөр бол усны хоолой мэт хэлбэртэй хавтангууд болох үе нугалам хоорондын жирэгвчэнд чийг мэдэгдэхүйц багасч эхэлнэ. Энэ бүхний үр дүнд нь нэг л өдөр өвдөлт зөөврийн шинж тэмдгүүд илэрч эхэлнэ. Энэ нь ерөнхийдөө тулгуур эрхтний маш олон өвчний их үүсвэр болдог байна. Гэвч эдгээр нь аман хүзүү буруу байралд орсноос үүдсэн үр дагавар юм. Бид эмгэгийн шинж тэмдгүүдэд анхаарахаас илүүтэйгээр энэ бүхний анхны шалтгаан голомт гэж үзэж буй хүзүүний хамгийн дээд үе болох upper cervical vertebra буюу аман хүзүү буруу байрлалыг засах тал дээр анхаарах ёстой болно. Эрдэмтэд энэхүү биеийн алдагдсан балансыг засан сэргийхгүйгээр тулгуур эрхтний эмгэгийн асуудлыг үндсээр нь илааршуулан эдгэх боломжгүй гэж үздэг байна. Нарийнда нугасны доод болон дээд мэдрэл нийлэн тогтворж могц би илааршин эрүүлжиж эхэлнэ. Энэ зарчим нь үндсэндээ нугасны дээд хэсэг болох биеийн мэдрэлжүүлэлтийн гол их үүсвэрийг чөлөөлж өгснөөр тулгуур эрхтний бүхэл хэсгийн мөрөлд өөрөө байгалийн хүчээр айжмаар анхны байдалтай буцаж орох болно.